нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, байгаль дээлтэй барилгын материал үйлдвэрлэгч, ногоон газар трейдинг. Энэ өдрийн мэндийг хүргэж үзэгчтэй мөрөөллийн нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн болсон байна. За бид энэ удаагийнхаа дугаарыг онлайн маркетинг хамт олонтой хамтран мэдээж нэгэн гэр бүлийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр болсон байгаа. За өнөөдөр манай нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр Пүнтик буюу соёлын тэргүүний ажилтан Пүрв Жаргал маань ирсэн байна. За юун төрөнд шинэхэн соёлын тэргүүний ажилтан цол авт тэмдэг авсанд баяр хүргэе. Баярлалаа. Танаа бас ажлын хамт олонд баяр хүргэе. Яагаад гэвэл дандаа хүмүүс сайн сайхан үйлийг хийж явдаг. Тэгээд яг эзний олсон гол хүнээ олсон нэвтрүүлгүүдийг хийдэгт бас баяр хүргэе. За баярлалаа. За сүүлийн уран бүтээл их байна уу? Тий, уран бүтээл ихтэй. Тэгээ уран бүтээлийн завсраар зав гаргаад онлайн маркетингийн хамт олонтой дараагийнхаа шинэ төслийг эхлүүлэх гээд тэгээ одоо хоёлоо зогсож байна да. Онлайн маркет одоо ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ? Яаж туслах жаавал гэд мэдээж хүмүүс одоо бодож байгаа. За онлайн маркетинг гэх юм бол нано утас гэдэг одоо шидэт нано утас, оригинал нано утас гэх эмэгтэйчүүдийн хүслэнд хэрэглээ. Одоо ямар ч эмэгтэй хүн хэдэн насч хүрсэн хөгшөрхийг үрчийхийг хүсдэггүй. Тэгвэл яг энэ бүтээгдэхүүнийг манайх оруулж ирдэг, оригиналыг зардаг. Одоо эмэгтэйчүүд маань хэрэглэгчд маань сайн мэднэ. Тэгээд яг энэ бүтээгдэхүүнээрээ тэр эмэгтэй туслах байгаа. Дээрээс нь манай онлайн маркетаас чадах чинээрээ бусад асуудлуудыг нь шийдэж өгье гэж ярьсан байгаа. Энэ хүн маань болохоор нэгт эрүүл мэндийн шалтгаантай, хоёрт залуутэй 50 хүрээгүй эмэгтэй хэрнээ маш их үрчлээ, маш их хөгшрөлтийг нүүрэндээ авцсан бие сэтгэлийн зовлонтой байгаа болохоор бүх талаас нь ингээд хариуцаа туслаад өгье гэх эмэгтэйгээ өөрсдийнх нь санал хүсэлтийн дагуу сонгосон. За бүгдээрээ тэгвэл хөтлөх үү? Окей, явцгаая. За бид нар явсаар их наранд ирсэн байна. Энд гэрэлтийн ахижих ам бүл гуруулаа амьдардаг байгаа. Тэгээд онлайн маркетингт 3 сарын өмнөөс хүсэлт тавьсан байдаг шүү дээ, тий? 3 сарын өмнөөс хүсэлтээ тавиад тэгээд бид нар удаан хугацаанд нэгтэлж шүүсний эцэст одоо ирчихэн. Тэгээд одоо мэддэгдээгүй ирсэн байгаа шууд орцгоё. За орцгоё. Нохоо тай байсан шүү дээ, сайн нохоо гарч ирсэн шүү дээ. Өөх ямар олон гүлэг вэ? Нэг бүлгөө дамир цаад нүүн бүлээ. Тэр мэр жижиг хацсан юм бэ? Одоо Оригинал нано утсыг Монголд албан ёсоор борлуулагч онлайн маркет. ихчтэйгээ танилцъя те. Юуны тэр. Намайг гэрэлжээ гэдгийг, дандаа хөхтэй гэрэлжээ гэдгийг байгаа. За ам бол хэдүүлээ. Ам бол гуруулаа нөхөр хөхтэйгээ гуруулаа амьдэрдэг. Гүрвтэйдэг гэсэн үү та? Ямар өвчнөр? Нугснараа. Одоо тэгэл нугсны аргуу авдэртэй, тэгээ савны аргуу авдэртэй. Тэгээ 16 он нугсны хагалгаанд ороод нугсандаа нөгөө хатаа илгүүлээ, диск залгах хатаа илгүүлээ. Тэрнээс хойш ингээ бүгсэн бие мэдээ алдагдаад. Одоо энэ тарамдал тариагаар л гол цогооч чинь тэр тариа байхгүй бол өвдөлт бол маш ихтэй. 10 хоногт 20 шиг тариа өрхөөрөө бичүүлдэг. Тэр нь тэгээд 3 өдөр гарантал гамнаа тэгээд 3 өдрийн л тариа. Тэгэл бас өдрийн болтгол юу хийх нэр аргалаа. Тэгэл тэн чат матар чин тариа мараа гуугаал тэгэл зарим нэг жөөн өөхөн зарим нэг мөнгөөр нөх. Анх яагаад таны бие өвдсөн бэ? 8 дараа ингэж байхдаа аварт ороод тэр нь 30 жилийн дараа сэтрээд тэгээд энэ 2013 онд би Нороо цувтаж компанид гадаад талбай үйлчлэгч ажил хийдэг байсан юм. Тэгээд харуулын буруу, миний буруу би нөгөө супермаркетаас хогоо аваад ингээд ард урдаа өөрөөд ахаа ингээд том савнд ингээд төрөөд ирсэн. Машин гарч исэн байхгүй юу? Амжаад гарчмаар санагдаад миний. Амжаад гарчихвал харуул намайг хараа байлгүйгээл ухсгээд яс нэг машин гардаг алга төмөр толгой дээр нэг бол тэгэл миний өвчин сэтэрсэн. Одоо миний сарын имчилгээ хийхэд энэ хүмүүс итгэхгүй дээ. Олон түмний буян маш сайн улсууд надад аяг их тусалсан. Миний сарын имчилгээл 700-аас 800 мянган төгрөг сарда. Тэг би 5 жил бол цэвэр 5 6 жил хэвдэж хэвдсэн. Ус толгой байхгүй бүр хав халзан толгойтой. Тэгэхээр бүх юм чи ингээд хоолнд идж ууж чаддгүй, өндийгэл ингээ басаа сууж мууж чаддгүй тийм байсан. Та залуудаа амар царайлаг хүүхэн байсан уу? Одоо ингээ арамыг харахад айгүй царайлаг эмэгтэй байсан харагдчих. Би залуутай гайгүй байсан. Харин тий нүд мүд ямар ч гоё юм. За та тэгээ бид нартэй яаж хэрхэн бид нарыг олж холбогдоод
бид нарт. юу би энэ зургатаар ингээд зургт үзээс суужсэн чинь нөгөө эмэгтэй хүн болсон байхаар бас нэг актер өстэй мөрчлээ. Өнгө төсөө нэг сайхан болгочих гэсэн үүднээс сэтгэлийн чинь надад төрөөд ингээд зургатаар нэг хүн ингээд яваад ингээд хүмүүсээс ингээд наана утас ингээд яах гэсэн ингээд зарим нэгэн зөвшөөрөл зарим нэгэн зөвшөөрөхгүй яваад гэсэн шүү дээ. Тэгээд би дотроо ийм сайхан боломжийг алжид яасан сонирн бэ дотроо бодоод сууж гэнтгэл дугаар гараад ирсэн байхгүй. 11 сар тэгэхээр холбогдоод тий. Тэгээ тэрний дараад нахаад цагаан сарын өмнө болоод минь дэ 90 ингээд амьдрал байдалтай хэлж болдог юм тий. Зайшаач өвдөө нэ тэр. Тэгээд шорхоо хөрцөлтөд ингээд оруулж ирсэн амар баярлж байгаа. Энэ нэг актерийн өсөөс мөчлөөсүүд ингээд та тэгээд 49-ний жил орж ийн гэхээр залуухан байна шүү дээ. Одоо та нүүр чи маань нана уцыг хэрэглээд угаасаа амар гоё болно. Таны тийм арьс гоётой, тэгээ араам гоётой, нүд гоётой. Тэгээ би таныг залуудаа сайхан эмэгтэй байсан байна гэсэн байхгүй юу? Хөөрхөн ш. Эмэгтэй үлэмжтэй дандаа өвдөөд ингээд байж хад гинт гоё эмэгтэй хуучин залуугийнхаа байсан эмэгтэй шиг болмоор аюу гоё байна шүү дээ. Та тэгээд өвчнөөсөө илүүтэйгээр ягаад би нөгөө тэр одоо эмэгтэй хүн л болохоор эмэгтэй хүн болохоор ингээд гоо сайхандаа анхаарна. Ингээд би өчнөө олон өвдөө өчнөө олон жил болоод өчнөө олон эмнэлгээр явсан чи эмнэлэг бүхэн чин тэгээд нааштай хариухгүй хагалгаа орох боломжгүй гэл тэгээд хааштай би эмчилгээ бол байхгүй гэдэг бол хэлсэн. Надад хэлж өгсөн л тоо. Эмчилгээ байхгүй шүү гэсэн. Тэр би өөр ингэж мэдсэн болохоор өгтлээ ядаж нэг тий. Нэг хорвоо дээр нэг 2 жилчээ 3 жилчээ амьдрал явах хугацаанд эмэгтэй хүн яагаад нэг хуучин 20 эд настай залуу төрхөөрөө байж байгаад явж болдгоо юм гэсэн сэтгэл надад төрсэн байхгүй. Зөв шүү дээ. Тэгээ таныг тэрмээр санагдчихлаа. Мундаг эмэгтэй хүмүүс чи ийм хүчтэй байхгүй. Ямар ч өвчин ямар ч завлан байсан тэндээсээ илүү эрэх гоё юмыг хараад тэрнлүүгээ тэмүүлээд өөрийнхөө зүрх сэтгэлийг хүчтэй зоригтой үсгэлэнтэй байлгадаг эмэгтэй хүмүүс. Ястаа мундаг танаар бахарч. Тэгээд нөр амаа гоё ялцлаа. Тэгээд үсгэзээ гоё янзлаа шүү дамаа хэлгээл гоё явчих чинь гоё орцсон юмсаа. Өөрөө сэргээд ямар гоё. Нэгдүгээр өөрөө аягүй гоё сэргэн хоёрдугаар миний бие аягүй гоё болно штэ. Тэгээд нөгөө жоохон доорд үзэл идэг болсон чинь хараа. Энд чи юу бол мөн үү гэж бод гайхаа нэгтэй. Танд бас бид нэр том бэлэгтэй ирсэн байгаа. Таны залуу насыг та одоо би залуу насаа хармаар байна гэсэн шүү дээ. Тэгэхээр онлайн маркетинхан маань таныг одоо бас өршлээгүү болох гээд, гоо сайхан болох гээд нана уцыг бэлгэлж байгаа. Бэлгэлж байгаа. Одоо яг өнөөдөр үйлчлэгээнд оруулна. Тэгээ яг одоо бид нэр таныг авч яваад манай салон дээр очиод манай гоо сайханчаар бүх уцаа тавиулаад шууд өнөөдрөөс үр дүн гараад эхэлнэ. өвчнөд болоод их ч жаахан аварцсан байна тий. Өвдөлтийнхээ жоохон мөнгөс алдсан. Гоё ялна та сэргэхэд айрхан гоё ярьстай. Хөөрхөн байна. Одоо явъя. Тэгэх үү? Тэгээ явъя. За тэгээ. Таныг хувцлыг басъя. За. Би төшөө. Оппа. Омо. Мундаг. За. За хин гэдэг лээ. Жавхан төгс. За хэдгээр ангу? 4-р анги. За хичээл нь амарсан байна уу? Аха. За юу хийж амарч байна? Хичээлээгээл. Яаж тусалж байна? Юмыг хийж өгөөл. За. Мэдүүгийн мөрөдөл нь юу вэ? Юмч. Том болоод имч болох юм уу? За яагаад? Яагаад гэвэл хүчтэй үнийг хэмшлэн гээл. Ээж нь байнга өвдөд байгаа болохоор тэгж утсан юм уу? Аха. Юуны имч болох юм? Мислимч. За хичээлдээ хэр сайн сурж байна? Сайн. Аль хичээлдээ илүү сайн байна? Математик. За. Тэгвэл мундаг сайн имч болоорой за. Тэр одоо ээжийг авч явлаа. Ээжийг гоё хөөрхөн болгочоод явуулна. За. За, энийг авцаа сольж аваад явна да. Крис хан залуу ээ. Ээж хүсийг аваад тий. За. Норооны үсэн. Үсэн нарийнхан жижиг үсэн тий. Бүр өндөр. Хэрвээ ондоохон сонгочлоо гэж хэлдэг. Тэгвэл бас л нөгөө нөлөөстэй үлдэн ш тэгэж бодоод хүмүүртэй хэлэх байхгүй. Эхнэрээ сайхан залуухан болох нэ. Яах вэ? Надаас бас 10 гаруй дүү хүн шүү дээ наад. Байгаль дээлтэй барилгын материал үйлдвэрлэгч Ногоон газар трейдинг
Үндэсний шилдэг үйлдвэрлэгч ногоон газар трейд компани полистрол хавтан танилцуулъя. Энэ хавтан айл болон өрөө хооронд тусгаарлах хан, суур болон шалны дулаалганд өргөнөөр ашиглахад хамгийн тохиромжтой. Тоосон ханаас 3 дахин хөнгөн буюу өндөр нь 180, өргөн нь 61 см хэмжээтэй нэг хавтан 1.1 м квадрат талбайг эзэлдэг. 50 кг жинтэй тул угсрахад хялбар хог хаягдал гаргахгүй, барилгын хан угсралтын хугацаа 3 дахин хэмндэг ба бусад барилгын материалтай харьцуулахад полистрол хавтан нь ашигтай талбай хэмжээг ихсэгдэх тул эдийн засгийн өнгөр өргөжиг үзүүлдэг зэрэг маш олон давуу талтай юм. Хөөсөн цэрэг шинэ технологийн тусламжтайгаар дахин боловсруулж барилгын гол суурь бүтээгдэхүүн болсон блок өрөө дундын хавтан үйлдвэрлэж үйл зууны айлчилралд барилгын ажлыг зохицуулгүйгээр явуулах боломжийг олгож байгаа Монгол инженер өвөр ухааныг бодлон харуулж байгаа юм. Монголчуудад импортын бүтээгдэхүүнийг сонгох биш, үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжиж Монгол компаниудын бүтээгдэхүүнүүдэд сонголтоо хийж явах нь биднийг ирээдүйн их хөгжилд хөтлөнө. Барилгын салбартаа сэтгэл хүч хөдөлмөрөөр зориулсан найдвартай түргэн шуурхай үйлчлүүлэгч хамтран ажиллагч нарынхаа итгэлийг алдахгүй төлөө цаг наргүй хичээн ажиллаж байгаа ногоон газар трейдинг компанийг сонгож үйлчлүүлээрэй. За сайн байцгаана уу? сайн уу Олиа юу вэ? За таны гоё болох юм ихтэй хүн шүү. Баярлаа. За амжилт. За манай онлайн маркетинг зөвлөх ирсэн байна. За өнөөдөр хамгийн ихнийхээ үйлчлэгэнд орох гэж байгаа. Хичээл нүрийг харахад ер нь хэр вэ? Тийм ер нь бол нэлийн асуудалтай арьс гэсэн үг. Одоо ялангуяа дух хэсэг энэ төр нэлийн гүн суусан. Одоо арьс маш их гэмтэлтэй хугаралтай гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэлийн сайн ажиллана. Бүтээгдэхүүний хувьд бол 15 хоногор тавьдаг үлэхээр 7 хоногор нэлийн шахуу тавьж явна гэсэн үг. За нөгөө энэ чийдтэй нанаа утас маань энэ үү? Тийм байна. Энэ бүтээгдэхүүн. За энэ болохоор яг 7 сарын хэрэглээ байж байгаа. За тэгэхээр манай бүтээгдэхүүний яг одоо чанарын тэмдэг лацинууд нь ингэ байж байгаа шүү. За бид доторхын задлаад ерөнхийдөө нэг харуулчих тий. За иймэрхүү бүтээгдэхүүн байгаа шүү хичээ. За юу. За нөгөө нэг шидтэй хайлдаг нанаа утас маань энэ дотор багтж байгаа. За энэ бол өдөр тутамдаа хэрэглэдэг шингийн хэлбэрийн коллагенууд маань. За тэгээ энэ савндаа болохоор буцалсан ус юм уу? Одоо цэвэршүүлсэн ус хийгээд энэ усныхаа тусламжтайгаар уцаа шингэнэ гэсэн үг шүү. За техникийн тавилтыг тавьж эхлэе. За утас маань ерөнхийдөө одоо энэ дотроо байж байгаа. 6 ширхэг 14 см-ийн урттай утас гэсэн үг. Тэгэхээр нүүрэн дээр нь ерөнхийдөө хуваарлаад байрлуулад талбай жижигтэй хэсгүүд нь ерөнхийдөө уцаа хаачлаад тавьчихна гэсэн үг байна шүү. За эхлээ сайхан нүүрэндээ усаа шүршээд бэлтчих. Чиглэлчин гэсэн үг. Нүдээ хөнгөө анж. Усыг өгөхдөө хит ойрхон нүрэл ингэж тулгаж өгөхгүй. Тулгаад өгчих юм бол нөгөө ус маань урсаад тарааж амжихгүй ажил нүд рүү орчих ч юм уу. Эсвэл урсаад хайрын маань одоо гадагшилчин гэсэн үг. Тийм учраас аль болох усыг за нүдээ хөнгөө анжаарай. Зайнаас ингэж өгөөд нүрээ ерөнхийдөө чиглэлчин. Хон дээр бол уцыг хаажлаад авах шаардлагагүйгээр ингээ уртаар нь байрлуулж наалтчихж байгаа юм. Өөрөө ингээ наалтчихна гэсэн үг. За одоо бол би энэ нөгөө 14 см бага хэмжээний хайчлаад энийг чинь энэ юуных хэсэг дээр ингэж тавигдана гэсэн үг. Тухайн хүний асуудалтай хэсэг аль вэ? Зөвхөн одоо энэ хамар уруулын гурвалжийн хэсэг унжилттай, духны хэсэг асуудалгүй мөртлөө хамар уруулын гурвалжийн хэсэг асуудалтай бол эндээ уцаа хэсэгчлээ тавьж болно гэсэн үг шүү. За. Нүдний орчмоор үрчлээтэй нүдний орчмоор ойрхон тавих уу? Нүдтэй ойрхон бол тулгаж тавьдаг. Угаасаа уг утас маань хайлаад ирэнгүүтээ нүүр чинь ерөнхийдөө нэлэнхийдээ юм коллаген маань задраад коллаген хэлбэртэй шилжихээр ерөнхийдөө нэлэнхийдээ юм хэлцээгээ наалтан болчихно. За утсаа ингэж жижиглсэн хайжилсан утаснуудаа одоо жишээл ингэ талбай жижигтэй хэсэгтээ тавьчих болдог байхгүй юу? Хайлсан тэр зүйлэл усны тусламжтай арьс руугаа шингээх нь маш чухал байдаг шүү. За ханах юм бүтээгдэхүүн байна нэрээ. За энэ яг хятадын улсын үйлдвэрийн бүтээгдэхүүн байгаа. Хүмүүс яг ерөнхийдөө хятад бүтээгдэхүүн гэхлээр л цаараглал одоо хятадын бүтээгдэхүүн бол маш муу, хортой, ямар нэгэн химийн найрлагатай гэж үзээд идэг. Гэтэл бүтээгдэхүүний хувьд бол яг улсын үйлдвэрийн бүтээгдэхүүн энэ өөрөө яг Европ, Аз төдийгүй Европтой гарсан юм олон улсын стандарттай юм бүтээгдэхүүн байгаа шүү. Тэгэхээр ямар ч санаа зовох зүйлгүй. Одоо манай хууг бүтээгдэхүүнийг 4 дахь жилдээ танилцуулаад борлуулалт хийгээд олон сайхан бүсгүйчүүдтэй үр дүн өгөөд явж байгаа. За одоо ерөнхийдөө хардаа тухны хэсэг бол ингээ голоосоо бараг хайлаад тийм байна. Утас маань юу яаж байгааз цагаан байсан тавигдсан утас маань ингээд хайлаад мэдэгдээд эхэлдэг шүү ингээд. Тийм байна. Аль болох дандаа товших хөдөлгөөнөөр шингээвэл хичээ 7 хоногт хэдэн удаа тавих уу? Ер нь бол бүтээгдэхүүн 15 хоногт нэг удаа тавихаар зориулттай. Хичээ маань хувьд бол 7 хоногийн зайтай тавина.
За одоо утас маань бол бүрэн хайлтсан. За хайлангуудаа ерөнхийдөө нэлсэн хаана алтангой ингээд хартаа гартнаалтаад ийм мэдрэмжтэй болж байгаа гэсэн. Игчэд ямар мэдрэмж одоо мэдэгдэж байна түрүү? Айгаа гоё тийм сингэлсэн гэвтэй хайрс ингээд таталтаад байна. Таталтаад байгаа мэдэгдэж Нүүрний байна. хайр таталтаж байна. Ерөнхий түрүүний байснаас арсны өнгөн ингээд засраад эхэлж байна. Одоо нэг таанаар жоохон сайраад эхэлдэг. Өөрөө бас арсны өнгийг маш гоё засах үйлчлэгээ, давхар сэвхнөөсөө нөхцөлтийг арилгах үйлчлэгээ энэ бүтээгдэхүүн арсыг өргөж хангахын хамтаар Хичээн шүд нэлээд онцсон баг шиг байна тий. Тий. Ер нь одоо ер нь комшидл хийлгэн. Одоо энэ тийм дээдлээ ингээд хоёр шид байгаа. Бар байхгүй дээ. Хоёр шүднээс бус байхгүй юу? Байхгүй. Уу яагаад ийм залуугаараа таны хамаач юм ч юу? Одоо энэ бүтээгдэхүүний 7 сар хэрэглээд тэгээ дараа нь хэдийн хугацаанд яг энийгээ барих уу? за энэ өөрөө ямар нэгэн нис ажилбар биш, химийн хүчтэй, тариа биш, арсыг хүчээр шууд засаад амжиж байгаа юм бүтээгдэхүүн биш учраас хугацааг ерөөсөө заадаггүй. За хугацаа заахгүй гэхээр хүмүүс ойлголт нь их бор байгаад байдаг. Тэгэхээр хугацаа заахгүй гэдэг маань ерөөсөө та гоё байдлаа олоод авлаа энэ бүтээгдэхүүний тусламжтайгаар тэр байдлаа удаан хадгалах нь ерөөсөө л энэ гадна харалж байгаа бидэнд энэ арьс арчилгаа. Яг гэвэл энэ чинь шууд гадны нөлөөтэй харьцаж байгаа шүү дээ гадаад байдалтай. Тэгэхээр гадаад орчинтой харьцаж байгаа энэ арьсыг өөрөө сайн арчлаад тордоод ядчил одоо хамгаалаад гадны нөлөөлөөс өдөртөндөө хэрэгэлдэг ус чигээр хангаад ингээд яваад байх юм бол бүтээгдэхүүний үйлдэл хүссэн хэмжээгээр удаан хадгалагдана гэсэн үг шүү. Чинь бол ерөнхийдөө тухайл нэлээд юм гүн зураасуудтай. Энэ гүн зураас чи өөрөө ямар байдаг вэ гэхлээр арьс өрөөс ингээд хугарцсан байна гэсэн үг байхгүй юу? Энэ ерөөсөө одоо байгаа төвшнөөсөө нэлээд сайн татаж ингэнээс яг арьсны энэ дээр байгаа нуглан болвол ерөнхийдөө бүр арьс шиг тодихгүй гэдгийг бас анхааруулах нь зүйтэй баг. Тэгээд ер нь байгаа төвшнөөс нэлээд сайжраад энэ мимит ингэж үрчигээд байгаа энэ хөдөлгөөнүүд багасаад ирнэ. За гэрэлтэй байгч минь гэрэлтэй л вэ штэ юм уу? Нилээн цайдчих тийм ээ тий. Арсны өнгө бол нэлээд цайна ерөөсөө тавилтаас эхлээл цайраад одоо арсны тоон өнгө буюу маш гоё юм энэ бүтээгдэхүүн ч ерөөсөө л арсыг өргөж чангалах арсыг маш гоё юм өнгөлөг гялалцсан толгор юм уяатан болгох үүрэгтэй бүтээгдэхүүн баггүй. Өнөөдөр бол утас тавьсан учраас октин коллагеныг хэрэглэхгүй. Маргааш оройноос эхлээд 24 цагийн дараанаас эхлээд нүрээ сайхан орой угааж цэвэрлэн штэ тий. Цэвэрлчингүүдээ савтаа уснасаа шүршээд нүрээ чихтэй болгочингуудаа 2-3 удаа анасаа шүршээд жигд тараачна гэсэн. За тэгээд 7 хоногийн дараа хоёлаа уулзна. Би 7 хоногийн дараа тэн дээр очиж тавиад хоёлаа сарын дараа гэхэд энэ байгаагаасаа гоё үр дүн харсан байх хэрэгтэй шүү за. Баярлалаа. За тэгвэл эргээд гэрэл ягч хааны нүрэн дээр харсан өөрчлөлтөөр эргээд олзъя тий. За тэгье. Оригинал нано утсыг Монголд албан ёсоор борлуулагч онлайн маркет. Байгаль дээлтэй барилгын материал үйлдвэрлэгч ногоон газар трейдинг. За үзэгчтэй мөрөлдлийн нэвтрүүлгийн оролцогч гэрэлтэй ягч маань одоо үйлчлэгээндээ онлайн маркетинг нано утасны үйлчлэгээндээ ороод одоо нэлээдгүй олон хонцсон байна. Өнөөдрийн байдлаар хэд удаага хуцаа тавилцсан байгаа лээ? Гоо сахан дээр нэг тавиулаа. Гоо саханчмаар гэртээ манай гэрт ирж тавиад өөрөө нэгтээ ингээ одоогийн бодлого 3 дахь тавилчихэд байж байна. Нүрэн гэлцаал энэ та кремтсэн үгүй юу? Гүү ямар ч бодогшоо юу ч хэрэглээгүй яг ингэ байгаагаараа. Яг зөвлөснийхаа дагуу нөгөө юм хэрэглээл. Тэгээд Тавхад гайгүй байна уу? гайгүй амархан юм хэлбэрхаа. Юу гэж хэлчихлээ надад 3хан шүдэн ингээ хэлчихсэн шүү дээ. Одоо шүдэн хэлэхгээд вау тент гэж шүдний имлэг дээр ирж байна. Оо ямар гоё юм. Дараагийн бидний сюрприз. Ямар гоё юм бэ баярлаа. Гэсэн имлэгийнхаа. Оо за баярлаа. За, ямар гоё юм бэ. Хоол идэж чадахгүй хастай шүдгүй болохоо зайчилж чадахгүй. Задлж чадахгүй тэгэл бүхлээр нь зайлгын тэгээд нэг хотоод найруулж байгаа чайг өвддөг дотор иржтэй өвддөг шиг юм. За сайн байцгаана уу? Сайн. За манай би манайх вау гэж шүдний имлэг. Би вау имлэгийн ерөнхий эмч Нүүр амны хэмж өнөр цэнгэл гэдэг хүн байна. шүдний имлэг дээр ирж гэж бодоагүй үстэй. Бодоогүй. За өнөөдөр ямарсан дөрөвт үйлчлэгээнд орох нь дэ гэж бодсон юм. Та хамгийн сүүлд хэзээ шүдний имлэгт үзүүлсэн бэ? Ой ерөн шүдний хөдөлгөөгөө барих 10 жил болж байгаа. Одоо манай имлэгийн зүгээс яах вэ гэхээр зэрэг одоо таны амны өндөд ямар асуудал байна? Тэрийг чинь бүгднгийн ямар нэгэн үн төлбөргүйгээр танд одоо бэлэг болгож нэг удаадаа ингэж үйлчлэгээ үзүүлж байгаа шүү.
За тэгэхээр зэрэг ийм юм байна. Ерөнхий миний ингээд эхний оншоор харахад бол хоёр шүд ер нь ахуулах шаардлагатай эмчилгээ авахааргүй болсон. Ийм байдалтай байгаа юм байна. Тэгээд хоёр шүдийг бол ломбодоод янзлах ийм ажилбар байгаа юм байна. Тэгээд хоёр авахулсан шүдний маань ором сайхан идгээд ингээд битүүрээд эхлэнгууд хоёлаа хэв аваад танд ийм сайхан таарсан ийм хиймэл шүтлбэр хийж өгөх шаардлагатай юм байна. Үндэсний шилдэг үйлдвэрлэгч ногоон газар трейд компани полистрол хавтан танилцуулъя. Энэ хавтан айл болон өрөө хооронд тусгаарлах хан, суур болон шалны дулаалганд өргөнөөр ашиглахад хамгийн тохиромжтой. Тоосон ханаас 3 дахин хөнгөн буюу өндөр нь 180, өргөн нь 61 см хэмжээтэй нэг хавтан 1.1 м квадрат талбайг эзэлдэг. 50 кг жинтэй тул угсрахад хялбар хог хаягдал гаргахгүй, барилгын хан угсралтын хугацаа 3 дахин хэмндэг ба бусад барилгын материалтай харьцуулахад полистрол хавтан нь ашигтай талбай хэмжээг ихсэгдэх тул эдийн засгийн өнгөр өрөөгөөж үзүүлдэг зэрэг маш олон давуу талтай юм. Хөөсөн цэрэг шинэ технологийн тусламжтайгаар дахин боловсруулж, барилгын гол суурь бүтээгдэхүүн болсон блок, өрөө дундын хавтан үйлдвэрлэж үйл зууны айлчилралд барилгын ажлыг зогсоолгүйгээр явуулах боломжийг олгож байгаа. Монгол инженер өр ухааны бодлон харуулж байгаа юм. Монголчуудад импортын бүтээгдэхүүнийг сонгох биш, үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжиж Монгол компаниудын бүтээгдэхүүнүүдэд сонголтоо хийж явах нь биднийг ирээдүйн их хөгжилд хөтлөнө. Барилгын салбартаа сэтгэл хүч хөдөлмөрөөр зориулсан найдвартай, түргэн шуурхай, үйлчлүүлэгч хамтран ажиллагч нарынхаа итгэлийг алгахгүй төлөө цаг наргүй хичээн ажиллаж байгаа ногоон газар трейдинг компанийг сонгож үйлчлүүлээрэй. Оригинал нано утсыг Монголд албан ёсоор борлуулагч онлайн маркет. За үзэгчтэй мөрөлдөл нэвтрүүлгийн оролцогч гэрэлтэй агч маань онлайн маркетыг оруулж ирдэг нано утсыг нүүрэндээ суулгаад одоо сар гарангийн хугацаа болж байгаа шүү дээ тий. Тэгэхээр сар гарангийн хугацаанд нэлээд үрчлээ бол гүн үрчлээ байсан шүү дээ тухны үрчлээ тий. Тэр гүн үрчлээнүүд арилсан байна. Гялцаал нь штэ гэрэлтэй агч тий. Гялтганаад тахталтаад байгаа зү тий. Ерөөсөө нөгөө баг уцаа тавьсан үед нэг ингэж арьсан гялтганч барьдаг штэ. Тэрийн шиг хичээн үед бол яг 7 хоногийн зайтай сарын хугацаанд бол явж байгаа. Эхний нэг 2-3 тавилтыг бол гэрээр нь очиж заасан. Тэгээд тэрнээс цаашаа өөрөө яг бие дагаад тавьсан. Маш сайн гэрийн даалгавраа маш сайн байсан. Байнгын ерөөс устаагаа харьцаал усаа авч яваал өдөртөө цэвэрлэгээ гээл тас бүтээгдэхүүн яа гэрт нь очиж бүр үтсэн хүүхэн жижигэн косметиктэй энэ миний ингэж тавьдаг маск энэ ингэдэг юм гээд бүх арьс арчилгаанд айгуу гоё анхаарч байгаа айгуу урамтайж байгаа. Тэр хэмжээгээр гоё үр дүн гарч байгаа. Тэгэхээр нүрээ чиглэх хэрэгтэй байгаа тийм. За энэ утас чинь тэр чигээрээ калаг байна уу? Ерөөсөө тэр чигээрээ цэвэр калаг юм. Манай бол амар мэдлэгтэй болсон шүү дээ одоо тий. Яг нөгөө хацрын ерөнхий энэ доошоогоо жоохон суулт бол харьцангуй жоохон удаа явж байгаа. Яагаад тэгэхээр нөгөө ихч бол ерөөсөө нөгөө шүд байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чинь бас айгүйх нөлөөлж байгаа харьцны юунд. Аавн тоглоод ээжтэн залуу болсон юм шүү дээ гээл. Тий залуу болсон гоё болсон гэл. Тэр манай яахт. Нөхөр нүүрэнд хэрэгтэй юу маск засах юу хэрэгтэй вэ гэвэл гүйж яваад олоод ирдэг юм шиг. Тэгэл бүгдийг бэлдээд өгдөг. Би чинь гэртээ төгөлөөсөө ингээс сууж байгаа шиг юм баг. Өвдгээрээ тэрийгээ ичнэ. Тэгэл ингээл тэгэл идэж очиж сууж байгаа шиг юм баг. Хийдэг ажил тэр юм чинь. За тэгвэл эргээ сарын дараа болцгаая тийм. За. За үзэгчдээ бид Вовд энд шүдний эмнэлэг дээр ирсэн байна. Гэрэлтэй агч маань 14 хоногийн өмнө шүднийхээ хивийг өгсөн байгаа. Шүдээ бас ломбдуулсан байгаа. Тэгээд Вовд энд эмнэлэг дээр өнөөдөр бүрэн шүдийн эмнэлгийнхэн маань хийж өгж байгаа. Ингээд энэ төвшөнд бас эмнэлгийнхандаа маш их баярлалаа гэж хэлье. За гэрэлтэй агч энд үзлэгчтэй орж ах шиг байна. Шүдээ тааруулж ах шиг байна. За сайн байна эмчээ. За сайн байцгаана уу. За өнөөдөр шүднийхээ хивийг авсан шүдээ хийх өдөр тий. Өнөөдөр одоо ингээд гэрэлтэй агч хоёр өмнө авсан хивнийхээ дагуу хиймэл шүд маань бэлэн болж ирээд тэгээ хиймэл шүдээ амандаа суулгаад тааруулаад за ажилалт зуулт тийм ээ хэмжлэгийн зүйлсийг тааруулж өгөө сууж байна. Хил яриа жоохон өөрчлөгдсөн байна уу гайгүй юу? Жоохон
нэг сонин Тий, нэг юм 100 гадагач юм шиг мэдрэмжтэй. За энэ бол ерөнхийдөө хиймэл шүд анх хийлгэж байгаа хүн болгонд тохиолддог одоо анхны шинж тэмдэг. За нэг 2-3 хоног гэртээ хүнтэй сайн юм яриад ингэнгүүт хэл яриа энэ дээд доод тагнаандаа дасаад ирэхээр зэрэг харьцангуй зүгшрээ яваад байгаа. За тэгээд ерөнхийдөө хиймэл шүд хийлгэсний дараагаар дээд доод хоншоор ирүүний сарсж байгаа хавгнаад ирэхээр баг зэргийн суулт өгөөд ирэхээр баг зэргийн холгох нухах юм гардаг. Энэ тохиолдолд ирээд бидэнд тандаад эргээд бид нар сайхан тэрийг нь засаад байгаа. баярлалаа эмчээ. Оригинал нано утсыг Монголд албан ёсоор борлуулагч онлайн маркет. За одоо бид нар 2 сарын дараа үр дүнгээр явуулцах чинь. Тэгээд анх эхлэхэд гэрлийн маань нүр ямар байлаа. Тэг өнөөдөр ямар сайхан гэрэлт чинь. Дээр нас шүдээ хийлгсэн гэд үнэхээр сэтгэл хангалуун байгаа гэж бодож байна. Хүндэгт харахаар өөрчлөлт зөндөө гарсан байгаа сте. Шал өөр хүн болцсон сууж шүү дээ. Одоо тий нөгөө нэг хамгийн хайжсэн миний хувьд болохоор духны үрчлээс аахгүй. Гэсэн чи барыг духны үрчлээ нь хамгийн их үр дүн авсан байгаа юм шүү. Тэ тэмүүт ана шүдээ саяхан хэлгсэн болохоор ингэж байгаа энэ хоёр хажууд л жоохон дусаа нөгөө нэг шүд гэдэг чинь өөр юм цаана хүн дээр ихтэй учраас нүргэлтэй байхгүй учраас харсны сулрах нэлээ дагаад исэн баггүй. Тэгэхээр одоо бол нөгөө дүүргэлд ороод ирэнгүүт бас харцангуй нөгөө засал авах нь хурдан болно. Таны хувьд тэгдэл хэрэг. Машин дээр байна. За энийг ч үзүүлээ хоёлаа. За камерлаа харжийнэ. Ямар хөөрхий. Ам дөрөвтэй. Тий. Та тий энийхгүй ясараад энийхээ марцсан байна уу? Та энийхээр бүр амар үзэсгэлэнтэй харагдчихэв. Хөөрхий. Ястаа гоё харагдчихна. Тэр сая сүүлийн сарын хугацаанд бол нэлээд эрчимтэй тавьсан тий. Тэгээд нэг ч бол өөрөө бас их маш гоё сэтгэлийн тэнхээтэй сайхан эмэгтэй одоо амьдрах гурван зоригтой өөрөө бас би бас нэлээд удаа гэрт нь очиж тавиад бас яг нөгөө амьдралтай нойрхон харьцаж исэн болохоор бас яг хичээгээ маш сайн их мундаг эмэгтэй арга ирэмж гэсэн нөхөр нь хүүхэд нь мундаг гоё гэр бүлээлээ. Нөө анх гэрт нь очиход тий нөхөр нь орж ирэлт шууд ингээл гэр мөрний шалмал мангар цэвэрхэнтэй эргээл харахаар юм цэвэрлээл арчлаа. Амар ажилсаг нөхөртэй. Та өөрөө тэгэж хүмүүж үлсэн үү? Гүү. Хүмүүж үлсэн үү гэдэг байна шүү. Манай өвгөн чи угаасаа тэгэж Огийн ажилсаг хүүхэд нас амар мундаг санагдсан. Хүүхдийнхээ хамгийн анх хэлсэн үг нь эмч болно. Яагаад гэсэн чи би ээж шиг хүмүүсийг өвдөхгүй амар мундаг эмч болно гэж хэлсэн. Тэр нь аюу мундаг. Цастыг бүрэн төлбөргүй юм гэсэн юм байна шүү дээ. Яг л одоо энэ бүгд очил ээжигээ харж байгаа байхгүй өчнөө үнэтэй төлбөртэй байдаг. Тэр болгон дээрээс бас мундаг хүмүүжүүлжсэн. Тэг өөрөө очиод ярихдаа хичин одоо хичнээн ингээд юм өвчтэй ч гэсэн би ядаж өөр хүүхдтэй сайхан харагдаж байгаа талбайдаг байхгүй юу? Энэ хорогоос явмаар ин гэж байгаа байхгүй. Тэгэхээр үгүй байхгүй те гэтэл сэргээр юм ийм мундаг гоё сэтгэлийн тэнхээтэй юм чи уртл наслнаа бүх хүссэн зорьсон бүх юм биелнэ. Энээс илүү гоё болно. Хөл дээрээ босно. Анх би энэ 16-нд нухсны хаалганд ороод ирэхэд миний өвч нь 4 настай байсан. Тэгээд ерөөсөө аав нь тэгээд манай өвгөн чинь өөрөө зүрхний хүнд өвчтөө. Тэгээд дээрээс нь тэгээд миний юм тарай гэхүү, өөрийгөө гэхүү. Тэгээд нэг ойр зуурын тэр толгойтод тэр дүүгийнхэн өччих охины дэлгүүрт нэг махцах хэвдэл. Тэгээд нэг тэдэнд төгрөг болоод тэгээд хүүхдээ цэцэрлэх 80 өгдөг. Тэгээд нэг хүүхдээ өгчөөд газ авчин хитэн махаа нэвччихээр босож ирээд намайг асраал. Намайг тууштай 6 жилдээ яс гарт дээр бомболсон. Тэгээд манай өвч хөрхи аав нь тэгээд махан гэлэрчээ тавьчин
нэг бантингийн гурил, бэлэн гурил аваа тавьчихна. Тэр хүүхд чинь манай хүүхд 4 нас гарантай бантын эсэрсэн. Одоо бант хэдэх бантын будатаа шивэн 5 настай хүүхд гурил илжижсэн гэдэг. Одоо тэр гурил илж зоргон төрт байдаг шүү дээ манайд. Ингээ бүр нэг шар бодоод нөгөө тэг илжгээд байдаг. Чаныг л асарч байгаа нэцтэй ер нь. Тэгээ надад хоол хийж гэж байгаа. Хөөрхөө. Ээж үлсэж гэнэ үлсчих жоох юм идчих гээл тэгэл нөгөө тэний идэж ууж чадахгүй тэгэл ингээ гоожуулаад асацгаал. Тэгэл асгасан ч гэсэн нөгөө тэг цэвэрлэгээл. Хөөхд гэдэг чинь тэгэл өвчтэй хүний дэргэд байхаар айгүй хэрсэн болт юм билээ. Онлайн маркетинг хамт олонд бол манай нэвтрүүлгийн хамт олонд та хандаж хэлэх үг байна уу? Байна. Энэ онлайн маркетинг хамт олондоо маш баярлалаа. Энэ хүмүүстэй хандаад нэг үг хэлчихөө би. Энэ үний юм бэ? Миний нүүр ам амар байсан. Үрчдээтэй. Тэгээд ерөөсөө авах байхгүй. 60 настай юм биш үү гэсэн. Одоо би нэр 40 насны дээр л ирж байна. Өөрхөн насны дээр ирж байна. Юу наснаа наснасаа залуу та одоо үсэн янзлуулаад жоохон хөмсөг зурчхад аллаа. Тэгэл уруулаа бодоход аллаа. Би одоо ингээс гоё ялсан юм чинь нөгөө сөрхөөрт байгаа хувцуудаас илүү гоё өмсөө зүтргэн зэт дээр нөрөө шимбитл будаал зүзүнчгаа айлгуутал хашаа. Би одоо Оригинал нано утсыг Монголд албан ёсоор борлуулагч онлайн маркет. За тэгээ ямар ч байсан хөлтөө 2 сар гарны хугацаанд ер нь бол 2 сарын хугацаанд тий бидэнтэй хамтарч ажиллаад өөрийнхөө гоо сайхныг бидэнд даатгаад ийм гоё үр дүнд хүрээд ийм гоё ихтгэл зүтгэл бүх юмыг гаргасан танд маш их баярлалаа. Тэгээд бүтээгдэхүүний цаашдын хэрэглээг бас бид бэлэг болгох болно. Тэгэхээр энийгээ та өөрөө гэрийн нөхцөлд өргөжлүүлээд хэрэглээд одоо байгаа төвшнөөс өшөө илүү сайжраад тий одоо гоё нөгөө шүдний дүүргэлд ороод ирсэн учраас энэ доогор сулраад байгаа энэ ярьсаа хоёлаа чангалах энэ процессуудаа гэрийн нөхцөлдөө та өөрөө бие дагаад хийн. Тэгээ дээрэс нь нэг нөгөө эмгтээчүүдийн гээл бэлгэлж авах шүү дээ. Энэ бас манай маркетинг борлогддог. Яг одоо хэд яг үйлдэлүүд нь бол нэм бактери, вирус, өрөвсөл, улаалт, шарах, за цаашлаад хавдрын эсрэг хүртэл үйлдэл үзүүлдэг. Дээрээс нь нэмэлтээр миом гистаг шимэгдүүлнэ. За мөн нөгөө архаг, мөөгөнцөр, цистит гэдэг тэ эмэгтэйчүүдээс шалтгаалдаг бүх өвчин мөн булчингийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Яг цэвэр ургамлын гаралтай ямар ч их химийн найрлагагүй манай бүтээгдэхүүн ер нь дандаа эмчилгээний бүтээгдэхүүнүүд байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ юуны маань бүтээгдэхүүн манай утас за мөн дээр нэмээд мэдээж бүтээгдэхүүнийг бэлэг болгож байна. Ста маш их баярлаа. Ийм гоё сайхан болгоо дээр нь ийм гоё бүтээгдэхүүн өгөөд өгдөө нүрээс гоё боллоо өөрийнхөө одоо би ч угаасаа савны мянтай шүү дээ. Хоргоо авдалтай. Одоо тэрэндээ имчилгээтэй явлаа. Би савндаа ямар ч имчилгээ хийгээгүйсэн. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч байгаль дээлтэй барилгын материал үйлдвэрлэгч Ногоон газар трейдинг. Юна ресторан. За өнөөдрийн одоо өглөө бид нар 11 цагаас гараад шүдээ хийлгээд за мэдээж үр дүнгээ хараад гээд явсаран байгаа. Тэгч маань өнөөдөр үсэн янзлуулаа бүр гоё болсон. Тэгээд бид нар оройн зог байрахаар Юнаас үлжээ ресторан дээр ирсэн байна. Хөмсгөө бодаад үсэн ингэсэн чи бүр олмол залуу хүн болчих. Амар гоё харагдчих. Ихч өсч ороогүй бараг 10 хэдэн жил болсон гэсэн тий. Үгүй тийм үү яагаад? Би чи нэг 13 онд ороод ирж байгаа л тэгэл тэрнээсээ гинтэж яагаад 16 онд тахад ороод тэгэл ирсэн гэртээ ирсэн. Тэг өсөө өөрөө тайрагдсан юм уу та? Гүү цаанаас өөртөө унтсан. Унаад халцраад бүр өсгөө 5 жил гараа 6 жил шахуу. Тэгээ сая урагчаад юм байгаа юм. Би нөгөө нэг анхал гэрэлтэй чи юу за ингээ гоё болоод үсгээ янзлаад ингээд гарна гэд тэр өдрөөр нь өмсөх хувцс бэлгэлнэ гэд хэлжсэн шүү дээ. Бэлгээ аваад ирсэн өгөөд өмсүүлэх үү? За тийм. Бас нэг юутай байгаа шүү дээ. За энэ би танд авчирсан шүү. Баярлаа. Тэгээд танд зохих байх гэж удаад авсан. Тэг би өөрөө иймэрхүү загвар дуртай болохоор тэг хоёлаа бэлгээ задлж үзээд галс солиод өмсчүүл яадаг гэж бодож байна. За тийм. Болж байна. За би гаргаад үе. Амар гоё харагдчихна тэр. Гоё. Ямар гоё юм бэ? Энэ материал энэ төр амар гоё. Тэгээ хар өнгөтэй энэ өнгөтэйг хоёр л байсан. Тэг би анаад энэ өнгөн зохиох гэсэн чи үс нь яг гоё өнгөт болчих. За хоёул хамтдаа солиод. Дэмрэн. Nice. Стор харагч. Гоё. Ой залуухан жоохон охин шиг л болоод байх юм те. Хоёул барыг хажууд нь уртуулах гээд нөгөө юу. Танай хоёр амттай хоолыг цэвлэж байгаа хта гэртээ.
ярих байсан уу? Ганцаараа ингээд болгончиж болж гин үү? Би уцраа нэг банкны уцраа залгасан чинь уцсан додод бодож уцаа авахгүй байлээ. Тэгээд тэгснээр салгаа хийсэн. Тэгсэн баахан дуурайсан шүү. Би юу? Юу гэж таны ганцаараа ингэ болгоноолох үү дээ гэж. Ээж нь хөөрхөн болцсон байна уу? Аим хөөрхөн болчихсон. Нэг хөрхи. Наашаа нэг энэ. Оо баярлаа. хайртай. Мацны нэмэнд хайтай шүү дээ. Баярлаа. За суугаараа Чи нэг энэ. сайн хараад ээж нь гой палаж өмссөн маас тэ үссэн. Аим гоё болчих. Юу талж чинь чам хурдан талж чинь ээж нь юу нэрсэн бэ? Аим гоё болсон. Тэгээд ээж нь инээж үзэл нээж энийгээрээ. Юу вэ? Юу талцсан бэ? Шүт. Ой. Гоё болчих. Гоё болсон байна. Ээжигээ яаж баярлуулчихсан? Янз болов. Ер нь өдөр болгон баярлуулдаг уу? Хаяа нэг баярлуулдаг уу? Өдөр бол Юу гэж? байн хайтай шүү гээл. Байн тэмрээл. Одоо тэгээд юм шулахын тулд одоноос яах хэрэгтэй вэ? Хичээлээсээ багшийн үгэнд ороод тэгээд ямар ч хамаагүй бодлыг сайн бодно тоо. Ямар ч ямаагүй бодлоо. Хуух дээр л муугаа. Хоохоо яагаад муу байгаа юм бэ? Нэг юм дээр 20 онд намайг сахиад энд төвччихсэн юм. Нөгөө ээжигээ сахиад хажуугаар нь хичээл намаа хаяа нэг ганц нэг кодаа салгардуулсан байна те. Гүүл гэж байна. Ямар ч үсэн хийгээл үсэн. Хичээл хийсэн. Өглөө ихнэр нь гараад одоо ийм болсон байхыг харах мэдээж гоё сайхан байгаа хэ. Тийм сайхан. Намайг таалагдчих. Бүх юм л таалагдчихсан. Та хараач та харж чадахгүй юм бэл. Ичээд нэг танихгүй хүүхэнтэй хоол идэж байгаа юм шиг л ингээд нэг хараад байлаа нэг хараад байлаа. Өдрөөс өдөрт нүүрнийх нь нүрчлээ арилж байгааг эрс мэдэгдсэн үү танд? Би хэрэглээ гэсэн юм та. Миний дүүгийн мөрөдөл юу вэ? Ээжигээ ирүүл болгох тий. Ханд тэгэл ядсан. Тэгэд ядсан. Тэгээд үнгүй туслана. Яа хэцүү мундаг. За энэ хоолн жоохон тайлбарлахад манай менюд ингээ шинээр нэмэгдэж байгаа. Олон төрлийн ногоогоор ингээд авч хачирсан доо дахиад махтай тийм чихэрлэг соустай шүл байгаа. Юна ресторан. За энэ рестораны хоол таалагдсан уу бүгдд нь? Таалагдлаа. Юна гэдэг нэртэй болохоор нэгээ солонгос эзэнтэй солонгосын сүлжээ хоолны газар гэж боддог гинэ. Тэнгүүд Монгол эзэнтэй Монголын сүлжээ хоолны газар гадагшаага гарах юм одоо юутай ажилтдаг ийм газар юм байлээ. Тэгэд нэгт маш чанартай хоол, хоёрт үйлчлэгээ сайтай, гуравт нөгөө нэг бүтээгдэхүүнүүд нь ив ирүүл. Тэгээ өөрөөсөө барыг зарим нь тарж ургуулдаг гэж сонсч байсан. Тэгээ энэ хамт олноос таныхаа Мартин 8-ны баярыг тэмдэглэж өгсөн байгаа шүү. Баярлаа. Өөр чинь ч гэсэн одоо эмгтээчүүдийн баярын мэндийг Мартин баярын мэндийг Баярлаа. Баярлаа. Танаас Мартин 8-ны мэнд төргий. баярлаа. Таны мөрөөдлийг биелүүлэх гээд онлайн маркет болон мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлэг хоёр маань хамтраад өөрсдийнхөө чадах чинээгээр таныг хамгийн сайхан эмэгтэй болох гэж яг энэ Мартин 8-ны дугаараа ингэж хэлээ. Тэгээ та үнэхээр хамгийн сайхан эмэгтэй болж чадсан. Угаасаа ч байсан. Яагаад байсан гэж байгаа гэхээр эмэгтэй хүн гадаад үзмжээсээ илүү дотоод сэтгэлээрээ хамгийн сайхан эмэгтэй байдаг. Таны дотоод сэтгэлийн хүч болон дотоод сэтгэл зүй чинь хүүхдээ хүмүүжүүлсэн байдал чинь тий хамгийн сайхан эмэгтэй гэдгийг илэрхийлж байгаа шүү. Тэгээ танд Мартин 8-ны олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе. Нэвтрүүлэгтээ хамтран ажилласан бүх байгууллагуудад чин сэтгэлээсээ талархлаа. Тэр дундаа
Нэвтрүүлгийн ерхий тэгч ногоон газар тэрээд ингээм хамт олондоо талархлаа мөн онлайн маркетинг хамт олон Юна рестораныхан за мөн Вау эмнэлгийнхэн за мэдээж бидний зам бас байсан өсчин гэж бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархлаа ингээ Монголын бүх сайхан эмэгтэйчүүдэд Мартин амны баярын мэндийг хүргье. За ингээд гэрэлтэх жоохон гэр бүлийн одоо багхан ч гэсэн хүсэл мөрөөдлийг биелүүлж чадсан байх гэдэгт бид нар итгэлтэй байна. Ингээд эх 7 хоногтой мэдээж хинийгийнхэн хүсэл мөрөөдөл биелэх баяртай мөчтөө эргээд болцъё. Түр баяртай. Баяртай. Тийш баяртай гэрээ. Баяртай.